Хуульч шууха эрх зүйн онолын судлах зүйл арга ач холбогдлын талаар танилцуулж байна. Энэхүү танилцуулгад эрх зүйн онолын тухай, эрх зүйн онолын судлах зүйл, эрх зүйн онолын арга, эрх зүйн онолын ач холбогдлын талаар авч үзнэ. Эрх зүй гэдэг нь нийгмийн харилцааг зохицуулан тохируулж байгаа, төрөөс тогтоосон буюу зөвшөөрсөн, биелэгдээгүй тохиолдолд төрийн албатлагаар хамгаалагдсан хэм хэмжээний нийлбэр цогц юм. Хүн төрөлхтөн үүссэн цагаас эхлэн өнөө хүртэл нийгмийг бүрдүүлж иржээ. Нийгэм бол олон зууны туршид бүрэлдсэн хүмүүсийн хоорондын харилцаа юм. Нийгмийн харилцаа нь олон төрлийн хэм хэмжээг өөртөө агуулдаг. Эдгээрээс эрх зүйн хэм хэмжээ хэрхэн үүсэн бий болсон болон эрх зүйн зүй тогтол, эрх зүйн цаашдын хөгжлийн хандлага хэв маягийг тогтоох үүднээс судалдаг байна. Эрх зүйн онол нь хууль зүйн шинжлэх ухааны нийтлэг зарчим, арга зүйн үндсийг судалдаг тул хууль зүйн бусад тодорхой шинжлэх ухааныг танин мэдэх урьдчилсан нөхцөл үндсэн суурь нь болж өгдөг. Хууль зүйн бусад шинжлэх ухаан нь эрх зүйн онолын ойлголт категориор дамжуулан эрх зүйн асуудлыг судалдаг. Эрх зүйн онолын нийтлэг зарчим, арга зүйн бодиттой эсэх нь хууль зүйн тодорхой шинжлэх ухаан буюу практикаар шалгагдана. Эрх зүйн онол ба хууль зүйн бусад тодорхой шинжлэх ухаан нь харилцан холбоотой нэг нь нөгөөдөө нөлөө үзүүлж байдаг. Эрх зүйн онол нь бусад шинжлэх ухааны нэгэн адил өөрийн судлах зүйлс судалгааны аргатай. Энэ хүрээнд эрх зүйн бодит байдал, түүний хөгжлийн түгээмэл зүй тогтол, нийтлэг төлөв байдал, хэтийн хандлагыг судална. Эрх зүйн онол нь эрх зүйн шинжтэй бүхий л асуудлыг бус, харин эрх зүйн мэдлэгийн онол арга зүйн үндсэн хүрээнд багтах асуудлыг судална. Эрх зүйн холбогдолтой асуудлыг зохих хэмжээнд тусган судална. Төрийн тухай асуудлаас эрх зүйн судлагдах нь шууд хамааралтай асуудлууд байдаг. Тухайлбал төр иргэний хоорондын харилцааны эрх зүйн зохицуулалт, төр эрх зүйн хамааралт байдал зэрэг асуудлыг эрх зүйн онолын чиглэлээр судална. Эрх зүйн онолын судлагдахууныг эрх зүйн генеалог түвшинд, эрх зүйн онтолог түвшинд, эрх зүйн аксиолог түвшинд, эрх зүйн органик түвшинд, эрх зүйн функционал түвшинд, эрх зүйн философи, логик түвшинд судалдаг байна. Эрх зүйн онолын судлах хүрээ нь эрх зүйн үзэгдлийн мөн чанар зүй тогтол, эрх зүйн зорилго зарчим, эрх зүйн зөрчил, эрх зүйн харилцаа, эрх зүйн хэм хэмжээ, эрх зүйн систем, эрх зүйн ухамсар ба соёл, эрх зүйг хэрэгжүүлэх үйл явц байна. Эрх зүйн онолын судалгааны арга нь үнэн бодиттой мэдлэг олж авахд төдийгүй, онолын зарчмыг амьдралд хэрэглэхэд тус төхөн үзүүлдэг. Эрх зүйн онолын судалгааны аргууд нь хоорондоо харилцан холбоотой бөгөөд тэдгээрийг зохистойгоор харьцангуй түвшинд хэрэглэх шаардлагатай. Судалгааны үндсэн аргуудыг танилцуулъя. Интеграц дифференциац нь тухайн объектыг бусдад нь нэгтгэх буюу бусдаас нь зааглан тусгаарлах замаар судалдаг арга. Системд хандлага нь эрх зүйн үзэгдлийг ирэмбэг дараалалтайгаар тодорхой бүрдэл хэсгийн тогтолцоонд нь судалдаг арга. Диалектик хандлага нь эрх зүйн үзэгдлийг хөгжил хөдөлгөөнд нь бусад үзэгдэлтэй салшгүй холбоотой шинжээр нь судалдаг арга. Хийсвэрлэн сэтгэх нь эрх зүйн асуудлыг танин мэдхүйн сэтгэлгээний түвшинд загварчлан гаргах, тодорхойлон томьёолж судлах арга. Харьцуулалт нь эрх зүйн онолын танин мэдхүйн тухайн объектыг бусадтай нь буюу дотоод бүрдэл хэсгүүдтэй нь зэрэгцүүлэн жишиж, адил төстэй ба ялгаатай шинжийг илрүүлэн, хоорондын хамааралт харьцааг тогтоох замаар судалдаг арга. Түүхчлэн судлах гэдэг нь эрх зүйн тодорхой асуудлыг түүхэн цаг үеийн нөхцөлд нь, хөгжлийн зүй тогтолын талаас нь судалдаг арга. Формал логик нь эрх зүйн танин мэдхүйн объектыг зүй тогтолт төлөв байдал нь буюу шалтгаант холбоо үндэслэлт шинжээр нь судалдаг арга. Үүнд анализ, синтез, индукц, дедукц гэх мэт аргууд орно. Социолог нь нийгмийн амьдралыг бодит байдалд нь эмпирик туршилтын замаар судалдаг арга. Дээр дурдсан үндсэн аргуудаас гадна статистикийн математик загварчлалын, шийдлийн, функционал, гипотез, магадлалын зэрэг бусад аргыг хэрэглэж болно. Үүнээс гадна харьцуулан шинжлэх арга, логикийн буюу аксиомчлах арга, аксиолог үнэлэмжийн арга, институцийн арга, системчлэн судлах арга, прагматик судалгааны арга, метафизик догматикийн арга, дуалист диалектикийн арга нь эрх зүйн онолын судалгааны арга юм. Эрх зүйн зохицуулах зүйл нь эрх зүйгээр журамлагдаж буй нийгмийн харилцаа юм. Харин эрх зүйн зохицуулалтын арга гэдэг нь эрх зүйг танин мэдэхэд нөлөөлж байгаа арга хэрэгслийг хэлнэ. Эрх зүйн зохицуулалтын зөвлөмж болгосон урамшууллын императив, диспозитив арга байна.
Зөвлөмж болгосон арга нь гол төлөв хөдөө аж ахуйн эрх зүйд өргөн хэрэглэгдэх бөгөөд төрөөс малчид, фермер, хөдөө аж ахуйн бусад байгууллагад зохион байгуулалт, мэргэжил арга зүйн туслалцаа дэмжлэг үзүүлэх байдлаар илрэн гарна. Урамшууллын арга нь тодорхой сайн зан үйлийг хөхүүлэн дэмжихэд чиглэгдэнэ. Энэ аргыг хөдөлмөрийн эрх зүйд тэр дундаа цалин урамшуулалт гэх мэтэд өргөн хэрэглэнэ. Императив арга нь хориг үүрэг шийтгэлд үндэслэн захирамжлах, захирагдах заалтын шинжтэй байдаг. Энэ аргыг гол төлөв, эрүүгийн захиргааны болон бусад салбар эрх зүйд ашиглана. Диспозитив арга нь талуудын зөвшөлдсөх, харилцан тохиролцоход үндэслэн эрх тэгш байдлаар илэрнэ. Энэ аргын онцлог шинж нь субъектүүд хуулийн хүрээнд зан үйлийг хувилбараар сонгох боломжийг бүрдүүлсэн байдаг. Энэ нь иргэний болон худалдааны эрх зүйд хэвшмэл байна. Эрх зүйн онол нь танин мэдхүн болон хүмүүжлийн мөн арга зүйн ач холбогдолтой. Танин мэдхүн ач холбогдол нь эрх зүйг мэдэрч төсөөлж ойлгохоос эхлээд хууль зүйн шинжлэх ухааны суурь мэдлэгийг эзэмших, эрх зүйн сэтгэлгээнд суралцах боломжийг олгодог. Хүмүүжлийн ач холбогдол нь эрх зүйн мэдлэгийн үндсэн дээр эрх зүйн ухамсар бүрэлдэх, эрх зүйг хүндэтгэх, дагаж мөрдөх, тэрчлэн эрх зүйн соёл төлөвшөхөд нөлөөлдөг. Мөн эрх зүйн харилцаанд өөрийгөө зөв авч явах, эрх зүйг дээдлэх төлөвшлийг аяндаа олж авдаг. Эрх зүйн онол нь хууль зүйн шинжлэх ухаанд чиглүүлэгч нөлөө үзүүлдгээрийн арга зүйн ач холбогдолтой. Хууль зүйн нарийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэх, танин мэдхүн онол томьёоллыг зөв ойлгож хэрэглэхэд чухал хөшөөрөг болно. Хуульч шууха эрх зүйн онолын судлах зүйл арга ач холбогдлын талаар танилцууллаа. Танилцуулгыг Солонгот даваа жаргал, нэм жаргал нар докторант Уламсүрэнгийн эрх зүйн философи лекцийг их сурвалж болгон ашиглан бэлдэв. Хуульч шуухатай хамт эрх зүйн онол судлаарай. Хамтдаа хөгжицгөөе.